Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ. Монгол телевизийн нийгэм асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгийн продакшнаас бэлтгэн хүргэдэг эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань шинэ дугаар үзэгч та бүхэнд студиэс шууд хүрэхэд бэлэн болоод байна. За бид өнөөдрийнхөө зочны хоймортой Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ганц цэгийг урьж оролцуулаад энэ танд өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Чамд ч гэсэн яг одоо Монгол телевизэд ажиллаж байгаа, ажиллаа хийж байгаа нийт Монгол телевизийн хамт олондоо бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд гэртээ телевизээ үзэж суугаа үзэгч та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн гал халуун мэндийг хүргэе. Яагаад гэвэл өнөөдөр миний амьдралд айгүй тийм гоё чухал өдөр. Гэхдээ тэр нөгөө дэлхийн сүнх хүмүүнтэй холбоотой биш. Миний амьдралын зүгээр айгүй гоё дурсамж дүүрэн тийм өдрөлдөө. Тэгээд хамгийн түрүүнд би өглөө фэйсбүүкэн дээр босч гоё энэ тухайга бичсэн. Тэгээд маш олон лайк дарсан байлээ. Тэгээд ямар ч байсан энэ сайхан өдрийг би өнөөдөр танаа нэвтрүүлэхт ороод үзэгчтэй хамт хуваалцаж байгаадаа маш баяртай. За надад хүртэл маш их баяртай байна. Тэгээ би бүр таны наад ярихыг чинь сонсоод өөрөө бүр тэр нь ямар тийм сайхан дурсамж байсан бол тэрийг хуваалцах юмсан гэдээ бүр ингээд догтлоод дэнсэлчлээ л дээ. Хуваалцах байсан бол би бүтэн биччихин л дээ. Хуваалцах байсан. Таны хайлтхан зохиолчч дээ. Өнөөдөр Сталины төрс өдөр шүү дээ. Сталин мэтэр найзсан ингэж. Харангийн тавг сүрэнгийн төрс өдөр миний амар шүтдэг Монголын бас нэг айгаа нэг номерын дуучин гэж үргэлж хайрладаг. Тийм учраас дурсамжтай л өдөр байгаа зү. Тэгвэл өнөөдөр та нууцлчлаа тийм ээ. Тэгэхээр та өнөөдрийг бол их сайхан гэгээлэг өгсөн байна. За их монголчуудын хувьд за ялангуяа баг нийт монголчуудын 90 гаруй хувь нь өнөө өглөөг их тэгж дэнсэлж эхэлсэн байх гэж би ойлгоод байгаа. Яагаад гэвэл өнөөдөр чин 2012 оны 12 сарын 21-ний өглөө байгаа. Тийм ээ. Тэгэхээр таны хувьд юу нь яг энэ 21-ний өдрийг юу нь сэтгэлдээ яг юу гэж бодож исэн бэ? Одоо нийт иргэдийн дунд байгаа тийм ээ дэлхийн сүнэн гэдэгтэй холбоотой нэр яах бол гэсэн бодол байв уу? Эсвэл яг тэр түрүүн та ярилцлагын ихэнд хэлсэнчлэн тэр сайхан дурсамж, тэр сайхан тийм ээ сэтгэлд тэр сайхан бүхнийг агуулж байгаа тэр сайхан бодолтойгоо хамт эхэлв үү? Би анханасаа сайхан өдөр гэж хүлээдэг. Энэ өдрийг тэгээд энэ өдөр манай гэр бүлийн хамгийн эрхэм өдөр байдаг. Тэгээ энэ өдөр бид нэр шинэ жилийнхаа гацуурыг засдаг. Тийм учраас ерөөсөө тэр хүмүүсийн яриа надад нөлөөлөөгүй. Зүгээр маш их хүмүүс сүнэнч гэж бодож байсан тийм ээ. Бас сүнтгүү махад ямар нэгэн байдлаар юм болно гэж бодож байсан. Би зүгээр яг маягийн он тоолол дуусч байгаа, шинэ он тоолол эхэлж байгаа гэдэгт нь л итгэдэг. Ер нь аливаа юм он тоолол дуусаад дахиад нэг шинэ ирнэ их тоолдог шүү дээ. Тэрнгээрээ итгэж байгаа. Нөгөө талаараа 22-наас 9 эхэлдэг, хаашлаад хүүтэрдэг. Тэгээ луу жил ялангуяа жилийн давтамжаараа луу жилийн сүүлээр их хүүтэн болдго юм байлээ тий. Энд битгий нэг ард том тэгээ догтлаасаа хамгийн гол нь зүгээр нэг ингэж шуурсан бас зөв ч юм шиг санагдсан. Яг тэгвэл хүмүүс ингэж нэрэл дэлхийн сүнчүүд гэдэг өөрсдөө төсөөллийг бий болгоод тэр би юу хийлээ яалаа би зөв явлаа буруу явлаа гэл тий. Өөрийнхөө амьдралын төгсгөлийг хянж үзсэн байхгүй энийг удаа. Тийм болохоор ямар ч байсан 22-наас юм уу 1 сарын 1-ээс юм уу хүмүүс ямар ч байсан айгуугаа би биэндээ зөв энергиг түгээж айгүй зөв хандлага илүү их байх болов гэж бодож байгаа шүү. Та дүнцгийн сонирхолтой юм хэллээ л дээ. Яг энэ 21-тэй холбогдуулаад хүмүүс өнгөрсөн амьдралаа нэлээх эргцүүлж бодох тийм ээ боломжийг өөрт нь олгосон гэж ярьж байна. Магадгүй танд та өөрөө тэгж тийм ээ би нэрээ өнгөрсөнд яалаа гэж бодоогүй ч гэсэн ойр тойрны хүмүүс хүнд айгүйх нөлөөлдөг шүү дээ. Өөрөө ирэхгүй тэр бодлыг төрүүлэх тэр нөлөөллийг үзүүлдэг. Таны хувьд тэгэхээр тэр нөлөөнд хэр автав? Би бодоогүй биш. Яалаа гэл ингээ боддог. Гэхдээ би бол хүн гомдоогоогүй юм байна. Хүн намайг айгүй гомдоосон юм байна. Би өөрийгөө ингээд айгүй амархан юмаа мартчихдаг хүн гэж боддог байхгүй юу. Тэгсэн чи би мартдгүй юм байлээ. Нэг 2 3 хүнийг бол айгүйх ингээ ботцсон байсан байлээ те ингээд амар гомдолоод намайг. Гэхдээ би өөрт нь хэлээгүй чи намайг гомдоолаа гэж хэлээгүй. Гэхдээ ингээ зүгээр ингээ харьцаад байдаг те. За энийг л би мартах хэрэгтэй байна. Сэтгэлээс арчих хэрэгтэй байна л гэж бодсон. Тэгвэл миний амьдрал илүү гэрэлтэйтэй хүнд ингээд тайлж хэлэх биш би тэр хүмүүстэй нэгд өөрсдөө мэдэхгүй байгаа. Нөгөөтэйгөр би ямар ч байсан энэ гомдлыг л мартах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгэхээр би таныг манай өнөөдрийн зочноор орохоор ингээд төлөвлөгөөнд тусгацсан байгаа гэдгийг мэдсэн даруйдаа миний дотор хамгийн анх буусан тэр бодол юу вэ гэхлээр би чинь 11 сард нөгөө хунгийн сүлжийн дуу гэдэг киног үзлээ. Тэрийг үзсний дараа хамгийн түрүүнд миний сэтгэлд буусан хүн бол та байсан. Яагаад гэвэл тэрийг сонь тохиолдоо. Яагаад гэвэл яг тэр кино чинь өөрөө нөгөө тайзны уран бүтээлчтэй амьдралыг өгүүлж байгаа тийм ээ. Тайз үнэхээр хүмүүст байнга ингээд тэр тайзан дээр оршиж байгаа жүжигчид хүмүүс дандаа баяр баясгал сайн сайхныг бэлгэлдэг хэрнээ өөртөө тайзан дээр гарахтаа маш хатуу тийм одоо сорилтыг
авч идэг. Тэрний нэг нь юу гэхээр нөгөө гол дүрийн эмэгтэй жүжигчин маань эмгэнэлт инээдмийн жүжиг дээр тайзан дээр тоглож байгаа юм. Яг тэр агшинд гэр бүлийн хүн тийм ээ эндчлээ одоо нас барчлаа гэдэг мэдээллийг нөгөө хамт олон нууж идэг. Яг тэр агшин танд тохиолж байсан. Тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд уучлаарай би таны ярьцлага дөнгөж сайхан халж яхад магадгүй тийм ээ таны сэтгэлийн гүндэх тэр одоо нэг зүйлийг хүнцэн бол уучлаарай. Гэхдээ хамгийн түрүүнд надад ягаад ч юм нэрээ та санаанд бууж байсан. Тайзны хүмүүс тайзан дээр оршино гэдэг үнэхээр хатуу юм а гэж бодчихлаа. Чи яаж үзье? Тэрийг тийм тэл бид нар ч мэдээлэлтэй байна. Би энд хоёроос нэг ч ярьж байгаагүй. Цаг нь болохоор хэлэндээ л гэж боддог байсан. Амьдрал өөрөө их шалгуур сорилт тэр тусмаа энэ тайзны амьдрал тийм ээ. 2000 онд би соёл урлагийн их сургуулийг төгсгөөд шалгалтаа өгөхгөөд тэгээ нөө дипломын 3 жүжигчин гурвангийнх нь гол дүр бий байлаа л да. Тэгээд яг хамгийн ихний жүжигээ хамгаалчаад оройн нь аав маань аваарт ороод эмнэлэгт очиж буцаж ирээд өглөө нь дараагийн жүжигээ хамгаалах байтал аав яг 6 өнгөрч ирсэн юм. Тэгэхэд би дотроо ингээд айгүйх ингээд гимших биш мэдээж хин ч гэсэн харамсна л да тий. Тэгээд яг их муухай жүжигчүүний амьдрал их муухай юм байна гэхдээ тэгэхэд ойлгосон би жүжигчин болоогүй диплом хамгаалах гэж байгаа шүү дээ. Дөнгөж энэ мэргэжил рүү орохгүй шунц. Тэгэхэд би ингээд аавыгаа хараад ингээд байж байхдаа би яагаад ойлгохгүй байгаа юм бол тий би яагаад ингэж байгаа юм бол гэж бодчиход гараад нөгөө сургууль руугаа жүжигээ тоглохгоо явж байхдаа бодсон. Жүжигчин хүн хүмүүст хүрэх гэж яг хүний зүрх сэтгэлд нь илүү хүчтэйгээр тусгах гэж бодит байдлаас өөрөөр тоглох юм байна гэж би яг дотроо бодох мэрэгчлэлтэйг холбоотой шүү дээ. Яг тэр моментод бол ингээд хүн уйлаад орилоод ааваа ээжээч гэдэг юм байна. Кинон дээр бол тэгдэг. Жүжигэн дээр бол тэгдэг. Ягаад гэвэл үзэж байгаа 500 хүнийг зэрэг ингээд сэтгэлийн хөдөлгөөний тулд эцсийн сэргээхийн тулд тэгж шв. Амьдрал дээр бол эсрэг юм байлаа. Тэгээд би дипломын жүжигээ тоглож байлаа. Дахиад бас тийм тохиолдол тохиолдсон. Тийм. Гэхдээ чи мэддгэр мэдээд нэг хүмүүс дэлгэрүүлээд байх юм те. Тийм. Тэгээд би харин хонгийн сүлжийн дууг үзээд бодсон түрүү жилийн 10 сарын 10 болвол 11 оны 10 сарын 10 өдөр нь бас их гоё өдөр. Гэхдээ энэ өдөр бас надад айгүй том тийм амьдралд тийм ээ маш том юм тохиолдсон. Тэгээд өнөөдөр эсрэгээрээ 12 сарын 21 нь төрс өдөр нь тэгээд ийм л яг юу гэж хэлэх юм бэ? Тэнгэрийн хүүгээд мундаг жүжиг манай зохиолч тийм ээ. Тэгээд парахын маань нариулсан. Би дөнгөж ажиллаа нөгөө хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй байсан шүү дээ. Тэгээ ажилдаа ороод удаагүй байхдаа тэр том жүжиг шаагэ гэдэг маш сайхан дүрэлтэй Монголын хаттын ингээд түүхэн. Тэгээ энэ дүрээрээ амьсгалж исэн учраас тэр хүнд үе тэгээ хүнд бэрхшээл юм туулахад надад их дэмтэй байсан. Мусаагаар бол Тэнгэрийн хүмүүс бол өстой хур шагналыг болгосон байгаа шүү дээ. Үнэхээр даацтаач бүтээл байсан. Тэгээд яг тийм эмэгтэй хүний хувьд тэгээ таныг дүнг сайхан ингээд бас анзаараад баг бурууч асуулт асуучвдаа гэж өөртөө гимшэл сууж лээ л да. Гэхдээ эмэгтэй хүн гэдэг үнэхээр агуу юм аа. Үнэхээр агуу юм тэгээд би ядгаш нэ өнгөт орчлонд эрэхтэй эмэгтэй хүн өөрийгөө биш те өөрийнхөө төлөө биш бусдын төлөө амьдрах гэж ирдгээ. Тийм учраас эмэгтэй хүнд эр хүннээс илүү тэсвэр төвчээрийн хатыг бурхан хайрлсан байдаг юм а гэж хэлдэг. Энэ аюу үнэн үг байхгүй юу? Яг хүнээс илүүгээр эмэгтэй хүн тэсвэр төвчээрийн хатыг уурчилж өршөөх нэгүүлсэн сэтгэлийг бусдаас илүү заяасан байдаг. Тэр ч утгаараа эмэгтэй хүнд дандаа нандин хүн бас бүгдээрээ цогцолсон байдаг юм болов уу? Тийм байдаг. Тэгэхээр би дахиад л хэлэх гээд байна л да. Буруу асуулт асуусан дуушлаарай. Магадгүй надад тэгээ санагчлаа. Гэхдээ би таны дөнгөж орж ирээд өнөөдөр их сайхан өдөр гэдэг тэр сайхан дурсамжийн урчгийг нь олчихлоо. Тэрэндээ бас нэлээ онцорхоод сууж байна. Би өгн таах болоогээ хүмүүс хэлсэн шүү дээ. Стартны төрс өдөр, харамгийн 5 сарынгийн төрс өдөр, нэг төрс өдөртэй л холбоотой байгаа зү. Тийм бэ. Таны одоогор бол та яг ямар бүтээл дээр ажиллаж байна? Сая Гамлет жүжиг маань тоглоод дууссан. Одоо манай театр нөгөө 2 сарын дундуур үзэгч төмөнд нэг орчин үеийн залуучуудад хандсан залуучуудын сэдвтэй жүжиг хийх гэдэг яг зохиолынхоо тендерийг аваад байж байгаа.
жүжигчид бидний ажил сонин штэ. Найруулагч биднэрт дүр хуваарлал бид нар тоглоно тийм ээ. Дүр хуваарлах бол бас ингээл бусдыгаа хараад бусдаараа бахархаад сууж байгаа жишээ. Тэр жүжигчүүд тоглох ямар дүрхийн доногдохыг бас мэдэхгүй байна. Хуваараа зүгээр нэг том юм хийх гээд бас ихлүүлээд ингээд зүтгэж байгаа. Гэхдээ тэрийг одоохондоо хэлмээр байна. Аян даван гараад хавраас хөрөх байх. Гамлиатай бол Офелиягийн дүрийг бүтээсэн байгаа тийм ээ. Би нэг ийм нийтлэг уншижсэн, та нараас бүгдөө уншсан бах. Өнөөдөр яг ерөнхийдөө уран бүтээлчдийн дунд бол шүүмжлэл, тухайн бүтээлийг тавьсны дараа шүүмжлэгч гэж хүмүүс нэлээд гол байр суурийг эзэлдэг. Гэхдээ өнөөдрийн манай нийгэмд бол альва уран бүтээлд хийж байгаа хүмүүст яг тэр тухайн бүтээлийг сайн шүүмжлээд өгдөг, сайн ташуурдаад, улам хурцлаад өгдөг тийм юм жоохон дутагдаад байна тийм ээ. Би жоохон дутагдж байгаа болов уу гэж хардгийн. Тэгсэн саяхан сэтгүүлч ган чимэг яг гамлалтын дараа маш хурцхан нийтлэг бичгэд би өөрөө ирэхгүй тэр гамлалтыг үзэх миний шуналбар маш ихээр төрсөн. Тэгээд ялангуяа тэрэн дээр таныг нэлээд дүвийлгсэн байсан л та. Яг таны тэр Офелиягийн дүрийг таныг яг яаж ингэж бүтээсэн бол гэдгийг би яг үзмээр санагдчихсэн. За тэгээд яг үзсэн л дээ. Гэхдээ яг таны тоглосон тэр хэсгийг бол үзэж чадаагүй. Тэгээд таны хувьд яг энэ Офелиягийн дүрийг авахд яг ямар байсан бэ? Мөн л та нарын хувьд бол тендер зарлж байгаа л тийм ээ, сонгон шалгаруулалтаар авсан байгаа шүү дээ. Ган чимгэгчийн шүүмжлэлийг би гарсан дарууд нь уншсан, маш их баярлсан. Тэгээд нүрээрээ учирч хэлж чадаагүй. Хэрвээ телевиз үзээд яг ингэж сууж байгаа би ган чимгэгчд маш их баярлаа гэж хэлье. Үнэхээр яг мэрэгжлийн үүднээс нь маш зөв харж бичсэн. Тэгээд яг миний тоглосныг угаасаа тэр нээлтл үзсэн. Миний тоглолтыг үзээгүй. Зөвхөн ган чимгийн талаар бичсэн байсан. Ган чимгийг би харин ган чимгэгчд тоогдож шүүмжинд нь орсондоо баярл гэж хэлсэн, бахарх гэж хэлсэн. Би бүр өдөө 10 жил би театрт ажиллаад нэг удаа ган чимгэгч бичсэн, шүүмжинд нь ч орж үзээгүй. Чи бол өөрөөрөө бахарх. Ягаад гэвэл хүмүүс айгүйх муулцсан байна, ган чимгийг ингэсэн байна. Би тэгээ ган чимэг гэсэнгүй хүмүүс ойлгож уншихгүй байгаамаа. Чи ойлгоод сайн унш. Чиний зүгээр л ингээл хүүхчиг харагдж байгаа гэдгийг бичсэн боловч уран чадварын хувьд бол чамд нэг тэмтэй лутуу үнэлгээ тавиагүй. Солиорлын хэсгийг бол үнэхээр сайхан гаргасан гэж үзье. Энэ бол ган чимэг гэдэг тэр агуу нийтлэлч шүүмжлэгч хүний тэр санаанд нь буугаад ойнд нь буугаад ингээ үзэн нийлүүлэх тийм юм хийлгэж чадж байна гэдэг бол ган чимэг айгүй том уран чадвар бас харуулсан гэсэн үг, шалгалт өгсөн гэсэн үг. Тийм болохоор би ган чимгийг өөртөө айгүй зөв дүгнэлт хийгээрэй гэж хүссэн. Тэгээ үзэгч төмжгсөн тэрийг зөв ойлгохгүй байна. Тендерийн хувьд бол анх найруулагч нарын тендер зарласан Наранбаатар ах маань үнэхээр энүүгээрээ ялж авсан. Тэгээ Офелиягийн хувьд бол тендер үнэхээр явуулсан. 10 гаруй тэр яг насны жүжигчин байгаа шүү дээ. Намайг оруулахгүйгээр ш. Би одоо өөрийгөө за нэгэнт ингээд намайг гэж олж өчөөгөл би тендерт ормоор хүн байна да гэж бодсон байсан ч харин гавьяд жүжигчин уран чимгэгч маань юу ярьж байгаа гана заавал ор чи орох ёстой гэд. Тэгээ гэртээ ингээд бодлоо нэрээ тийм юм байна. Би Офелиягийн шалгаруулалт Офелия болохгүй ч гэсэн би тухайн шалгаруулалтыг үзэж байгаа найруулагч нарт ганццаг ийм жүжигчин байсан. 2 дахь хүүхдээ гаргаад 2 жил завсарласан ч гэсэн буцаад ийм жүжигчин байгаа гэдгийг бүр илүү харуулах тийм ээ өөрийнхөө ур чадварыг нөгөө дээд доод нөө дуучнаар бол диафасар гэж яддаг ш тэрэн шиг харуулах ёстой юм шиг санагдаад уран чимгэгч надад их хүч өгсөн л та. Тэгээ уран чимгэгч харин би чамайг бэлтээ, ган чимгийг бас бэлтээ гэдэг өөрөө бүр ингээд. Тэгээ бид хоёртой хамтарч ажиллаад айгүйх ажилласан бид нар 8 сард ажил цуглаад хамгийн анх тендер гэж хэлснээс ахуулаад бэлдсэн бид хоёр өөрсдөө хувцаа ингээд зорж бэлтжижсэн. Жижиг хэрэглээ оёол ингээд бүгдийг ингэсэн. Тэгээд ер нь эцсийн бүлэгт жоохон ч юмд ерөөсөө сэтгэл гэдэг ер нь бүрэн дүрэн орсон л байх юм бол амжилтанд хүрдэг гэдгийг яг өөрөө үнэртдэг юм дээ. Тэрнээс биш ган чимгийг сонгоод одоо эсвэл дублер ч юм уу сонгохгүй байх нөхцөл байсан шүү дээ. Яалтчгүй болцсон учраас л ингээл те за ганц гэгээд ингэсэн баг. Тэгээ би тэрэнд амар баярлсан шүү дээ тухайн үедээ. Жүжигчин хүн яг зүгээр найруулагч дүр оноох нэг өөр олон уралдаан тэмцээнс дундаас ингээ уралдаж байгаа давна гэдэг бас нэг өөр шүү дээ. Тэгээд дандаа дүүнерт байгаа те. Дандаа одоо ган чимэг гэхэд надад аваад дүүшлээ. Тий. Тэгээд тэр Офелия нөөрэ ямар залуу насны ямар дөрүүлээ те. Тэгээд би маш их баярлсан. Тэгээд тоглолт үзсэн хүмүүс надад бас маш их гоёор баяр хүргэсэн. Тэгээд зүгээр яг одоо ганц засгийн хувьд зүгээр жүжигчнийхээ хувьд дахиад нэг амьдрал маань цааш нэр эхэлж байна да гэж би бодож байгаа. Яагаад гэвэл дахиад өөрөөр үзэгчтэй болон урлагийнхан ахмадуудтай дахиад нэг шалгалт өгөх ёстой бэ. Гамлтаас хойш дахиад. Ер нь та тэгэж одоо бусдаас ингээд нэлээд тийм ташуур байдлаар тийм хурц шүүмжлэлийг
уран бүтээлийн тал дээр тийм ээ улам таныг хурцлсан тийм шүмжийг ихэвчлэн хинээс сонсдог вэ? Ямар хүнээс ирсэн, ямар тийм ээ одоо мэрэгжил нэгтч гэдэг юм уу, гэр бүлийнхнээс ч ирсэн шүмжлэл илүү танд тэгж таныг илүү сайн тэгж хурцлж чаддаг вэ? Ажлынхнаасаа гэх юм бол би яг сарамтуягч, оюун дээрэгч тий. Манай гавьяч жүжигчин уран чимгэгчтэй ингээд айгүй их тийм сэтгэлийн шүү. Үртэй юм шиг санагддгийг надад. Ягаад гэвэл би орохыг бүр сэтгэжгүй байж хахад те надад ингээ яриад оруулаад дээр нь өөрөө бүр цаг цав гаргаж бэлдээд амар юм дайч уран бүтээлч манай уугийнч өөрөө маш авьяастай надаар хэлүүлдэг хүмүүс мэдэнтэй. Тэгээд хамгийн гол нь айгүй их сэтгэлтэй одоо жишээ нь ганц цаг ганчим хоёр тэнцнүүд тэнцгүй ингээд тийм ээ яг үндэ ингээл уугийнхчтэй өөрөө дүрээ гээд ажиллая гэдэг ч болооч. Тэгэхэд бит хоёроос илүүгээр шаналж бит хоёрын төлөө зүтгэсэн тэр их сэтгэл нь ингээд яг нүдээр надад уншигдсан учраас би хүний төлөө ингэж тийм ээ өөрийгөө ч мартаж зүтгэж чаддаг энэ ховор чанар өнөөдөр яг надтай хамт ажиллаж байгаа. Тэгээ миний шүтдэг бас дээдэлдэг уран бүтээлчд нь байгаагаараа би айгүйх бахархсан. Би ийм хүнтэй мөр зэрэгцэж нэг театрт хамт агуулж байгаагаар бахархсан. Тэгэхээр би урнаагчийнхаа үгийг, дараагчийнхаа үгийг, сайнаагчийнхаа үгийг маш их зөв зүйтэй гэж олзуурхаж авдаг. Хүн болгоноос үг авах бас тэмч дуртай биш би. Тийм. Бас хүн болгоны шүүмжлэл хүнд бас хэр зөв нөлөөлөх үгүй юу гэдэг чинь бас хэцүү нэлээд тийм ээ шүүлтүрээр орж иж л явах байхад давгаахаас бас их сонсдог. Тэгээ зэрэн давгаахын үг байдгийг зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж яваарай гэж үргэлж залуучууд биднэрт хэлдэг. Энэ үгийг одоо би бараг нөгөө өглөөний сайн байна уу гэдэг шиг ингээд дотроо боддог болчихож тэгээд магтаалаас илүү зэмлэл нь их байг. Гэхдээ хинээс ирж байгаа зэмлэл үг гэдгийг хүмүүс өөрсдөө баян ингээд тунгааж ах хэрэгтэй. За та бүхэн тэгэхээр ярьцлага төр завсарлуулъя. За өнөөдрийн дугаарыг үзэн сууж байгаа нийт үзэгчтэй зориулаад сэтгүүлч маань таны мэдхийн гоо сайхны мэдээллийг бэлтгэсэн байгаа. Хойлоо тэр мэдээллийг хамтдаа хүлээн авч үзээд студидтэй эргээд уулзцгаая үзэгчтэй. Харцаг зөв зохицуулах нь хувцсны ингэр захаас шууд хамааралтай. Дугуй царайтай хүн гурвалжин захтай цамц өмсч унждаг эмэг зүг хэрэгтэй. Харин дөрвөлжин царайтай хүн бөөрийнхин юм уу гурвалжин ингэртэй цамц өмсвөл зүгээр. Зүрхэн хэлбэртэй царайтай хүн босоо хэлбэртэй захтай цамц өмсч ороод зүүж шигтдэг эмэг зүгэл тохиромжтой. Гонцгой царайтай хүн босоо захтай цамц өмсөхөөс гадна унждаг эмэг зүвхийг чухалчлаарай. Эмэг бол эмэгтэй хүний хамгийн энгийн атлаа, нарийн гоёлодог. Эмэг нүүрний арьсанд өнгө оруулах, нүдний цогийг тохируулах үз байх ёстой. За хувцастай холбоотой мэдээлэл бэлтгэсэн байна тийм ээ. Тэгэхээр та нарын хувьд жүжигчин та нарын хувьд бол за үзэгчд за тухайн жүжиг тийм ээ за ямар бүтээл байна гэж нэг сонирхож үзэх гэж хурж ирнэ. Түүнээс гадна тухайн тийм ээ бүтээлийн гол дүрүүд за тухайн бүтээл тоглож байгаа уран бүтээлчид яг яаж хуурсан байна гэдэг тухайн хүүхнүүдийг ялангуяа драмын театрын хүүхнүүдийг харах гэж илүүтэй ярина. Тэр ч утгаараа та нарын хувьд бол тайзан дээрш тэр амьдрал дээрш тэр ер нь гадаад үзмжинтэй бол байнга анхаарч явдаг байдаг байгаа. Тайзны хувьд бол тийм ээ жүжигчин хүн өөрөө дүрдээ тохируулж хувцлана гэж байхгүй л дээ. Би юм өмсмөр байна. Би ингэх ёстой гэх ирэх байхгүй. Яагаад гэвэл жүжигчин хүн тэр дүрийг авсанд бол тухайн жүжигийн найруулагч зураач хоёрын өмч нь болдог байхгүй. За зураач өнөөдөр ганц цагт юу өмсвөл ингэн би тэрийг л өмснө зүрх ирэх байхгүй. Найруулагч шийдвэл би тэрийг л өмснө зүрх ирэх байхгүй. Үс гэзэг яаж дандаа ингэж хамт олонний хилцэл үр дүнд гарна. Тэр чинь нөгөө яг л ганц би бүтээж байгаа биш шүү дээ. Тэнд тайз тавьж байгаа тийм манай тайзны заслчийн хүртэл хөдөлмөр орж байгаа учраас бид бүгдийн хамтын бүтээл. Хувийн амьдрал дээр гэх юм бол амьдралдаа би нэг тийм одоо телевизийн нэвтрүүлэгт орох тоглолтыг стацл тийм боддог хүн бишээ. Тийм нэг тийм юу яадаггүй. Яг гэвэл бид нар чинь нэг тайзны тоглолтод орохдаг бараг л нэг сар жилийн хэрэгцээг нэгт ор хийдэг баг. Үзэгдлээс үзэгдэл уйлчаал гарч ирэл бодгонал чинь дахиад давхар ингээл бараг 10 давхар нүүр наагаад гардаг баг та тийм болохоор аль болох нүрэ амрахыг боддог шүү дээ тий. Тэгэхээр зарим хүмүүс тантай өөр үзэл бодолтой гэдэг юм байлээ л та ялангуяа урлагийнхан ягаад гэвэл бид нар чинь байнга олонний өмнө байгаа тийм ээ байнга олонний өмнө гэж явж идэг учраас би лав гэрээсээ ола ердөөс нүрэ бодохгүй нэг ч удаа гарч үзээгүй гэд нэлээд мундаг бас уран бүтээлч тэгж хэлжсэн. Тийм болохоор бид нар байнга ингээд тийм ээ үзэгчд гэдэг бол бидний тойл тийм болохоор бид нар заавалчгүй хувцсандаа нүүрэндээ за ялангуяа би уруулаа бүр бодохгүй ердөөсөө явж байгаагүй гэд нэг тэгж онцолж хэлжсэн юм байна.
болно. Хүн хүний үзэл өөр шүү дээ тэгэж бодно. Би бас ганц гэгээр нь байлгамаар санагддаг. Миний л үзэл бодол шүү дээ. Нэг өдөр ч ганц зэг өөрөөрөө байх хэрэгтэй шүү дээ. Төрснөрөө тий. Би хүмүүс зориулж бас амьдрахгүй шүү дээ. Нэг талын тэрийг буруу гэх аргагүй. Яагаад гэвэл биднийг харж хөөхтүүд, багчууд ингэж харж юу яаж байгаа тийм ээ. Ингээд үлгэр дуурайлаа болгож байгаа. Эмэгтэй хүн байнгын гоё сайхан байх хэрэгтэй. Гэхдээ даавал нүрээ будаж үсээ янзлснараа биш. Би бол өглөө сэрэг тоолондоо өөрийнх нь хэлэх дуртай үгээдгээ. Өглөө та нар инээж огтаарай. Инээд танд хүч өгнө, хүчинд нь хөглөгдөд итгэл дөрн итгэлээр жигүүрлээ. Зүтгэл танд амжилт авчирна. Инээгэрээ гэдэг дандаа ингэдэг байхгүй. Тэгэл инээ гэл тэгээд заавал инээлгэж сална шүү дээ. Тэгээд энэ мессежийг хүмүүст бичүүлэн гутал. Тэгээд инээс нүгэл асангат. Үгүй инехгүй ядгийн. Инээ гоё инээгэрээ гэдэг айгүй хүч шамж араас нь тэгээд инээдэг өнгөрөшин дүрсийг явуулчихдаг. Тэгээ инээдэг тэгээд яг тэгэж гарахаар тэгэхээр рүү сэтгэлээсээ хүн хөглөгдөд гоё сайн сайхан бодоод ингээ гарахаар эмэгтэй бүхэн болгон сайхан шүү дээ. Бодсон ч бодаагүй ч тий. Та дүнг сайхан хэллээ шүү дээ. Заримдаа ч гэсэн өөрийнхөө баймаар шүү дээ. Амьдрал дээрээ гэд хэллээ шүү дээ. Яг өөрийнхөө байж чадахгүй тийм ээ. Үзэгчд ч юм ер нь л өөрийнхөө байж чадахгүй яг тухайн үед уягдаад за энд л би ингэж болохгүй юм биш үү гэж яг тэгэж өөрийгөө нэлээх барьж ийсэн тийм үү ер нь байдгүй. Амьдрал ч ер нь тийм бишгүй дээ. Бага ялангуяа эмэгтэй хүн дандаа байдаг шүү дээ. Тэгээд тэр нь гэхдээ буруудахгүй шүү дээ. Сая гэхэд нэвтрүүлгээ хийх би яг өөрөөрөө байж чадсангүй шүү дээ. Тэ ганц зэрэг байж болохгүй л байхгүй яг ийм тохиолдолд бүхэн үзэж байгаа тохиолдолд ингээ өөртөө тэмцэлтэй цай тэглээ шүү дээ тий. Би сая ингэж байсан зүгээр анзаарсан. Ийм үе амьдралд маш олон шүү дээ. Тий. Тэгэхээр та бүхэн ярьслага харамсалтай ингээд дуусчихэ. Ярилцах цаг их хумсхан байла. Тэгэхээр та бүхэн ярьслагыг үзэн суугаа нийт одоо эмгтээчүүдэд нийт үзэгчтэй өнөөдрийн тэр сайхан одоо аз жаргалыг бэлэглэе гэвэл сэтгэлийн тэр сайхан аз жаргалын бэлгийг бэлэглэе гэвэл урмын тэм сайхан үг хайрлаач. Амьдрал өөрөө их баян, алхам тутамдаа таныг сорж шалгаж байдаг. Сорилт шалгалт болгоныг даваад гарсны дараа танд тэр сорилт шалгалтаас илүү 3 дахин 4 дахин нугалсан аз жаргал баяр баясгал инээдэг үргэлж танд өгдөг. Тийм учраас хизээж битгий шантар сүрж тэмц. Тэгээд зорилгынхаа төлөө урагшаа бай. Маш их эрч хүчээр өөрийгөө үргэлж цэнгэлж тэгээ эрч хүчийг хаанаас авах юм бэ гэвэл ном унш. Айгүй их инээмсэглэл хажуудаа байгаа хүнд танихгүй хүнийг ч гэсэн үргэлж инээдэр шагна. Тэгээд эр хүн гэдэг ялангуяа айл гэрийн хоймор, эхнэр хүний түшиг, үр хүүхдийн бахархал нь тэгээд үргэлж ингээд насан туршдаа шүтэж явах шүтэн нэдэг учраас эрчүүд нь өөртөө ихтгэлтэй өөдрөг байгаарай. Хань ижлүүд нь эр нөхрөө байнга үргэлж хайраар битгий дутааж байгаасаа. Эхнэрүүд угаасаа хайраар дутаадаг л дээ. За тэнд баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ялангуяа энэ 12 сарын 21-ний өдөр өнөөдөр чи хүмүүс бол октөөрөөр энэ өдрийг төсөөлөд байгаа шүү дээ, тийм ээ? Октөөрөөр төсөөлж байгаа. Тэгээд тийм биш юм байна гэдгийг мэдчихв. Гэхдээ та өнөөдрөөсөө өөрчлөгдөхгүй бол хизээ нэгэн цагт яг тийм болж магадгүй тийм учраас өөрийгөө өөрчлөөд өргөн олныхоо хайрлаад ингээд өөрөөсөө дандаа хайр гэрэлтүүлж яваарай. Хизээ нэгэн цагт өнөөдөр шиг ийм өдөр яг биелээ олох вэ. Тэрнийх нь эсрэгээр та өнөөдрөөс эхэлж хайраар өөрийгөө цэнэглэж бусдад бүгдээд хайрыг түгээж явах юм бол дэлхий хизээч аз жаргалтай цэнхэрдэх болно те. Маш их баярлалаа те. За үзэгчтэй эмэгтэйчүүдийн цаг нэвтрүүлгийн маань Баасан гарагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтынхаа өдрүүдийг ая тухтай сайхан өнгөрөөгөөрэй. За өнөөдрийн манай зочны хоморт маань Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан ганц цаг өргөдөн оролцож бид нартай хоромхон хугацаанд ч гэсэн сонирхолтой сэдвээр ярилцлаа. Ингээд даваа гарагийн цагтаа эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй. За